Сайн мэцгэн та бүхэнд өнөөдөр амлан ялцгаая. Тэгээд би сүнслэг бэлэг авьяасуудыг нэлээд дээр хийжсэн маа. Гэтэл нэг одоо онцгой чухал бэлэг авьяасыг орхитуулсан байсан. Тэрийг бас одоо та бүхэнд хэлж өгье гэж бодсон. Тэгээд энэ бэлэг авьяас дээр болохоор 1-р Коринтын 12:8 дээр байдаг. Нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг тэрэл сүнсээр өгсөн гэж хэлж байгаа. 1-р Коринтын 12:8 мэдлэгийн үг. Тэгэхээр мэдлэгийн үг буюу word of knowledge гэдэг бэлэг авьяасыг бол хүмүүс prophecy буюу иш үзүүлэлттэй бас discernment буюу сүнс шалгах чадвартай тэр мэрэгэн ухааны үгтэй андуурах явж маш их байдаг. Голцоо ажиллаад байхад иш үзүүлэгч нар дандаа хамтарч хэрэгэлсэн байдгийг би хардаг байгаа. Тэгээд мэдлэгийн үг гэдэг бэлэг авьяас бол тийм нарийн хэлэгдэлтэй иш үзүүлэг болохоор одоо ирээдүйд болох гэж байгаа юм хэлэх хүмүүсийг босгон байгуулах, урамшуулах, тайлбарлах зорилготой байдаг бол мэдлэгийн үгийг тодорхой нарийн заавар өгдөг байгаа. Одоо тухайн хүн одоо осол авраас болж нуун өвдсөн үү? Эсвэл одоо яг энэ хүн аав ээж нь асарсан хүн байж гэдэг нь хүүхдээ алдсан хүн байж гэдэг нь маш их тодорхой. Чи өөрөө мэдэх боломжгүй тухайн одоо махан бээр мэдэх боломжгүй хад сүнсээр гинт илчлэгдэж мэдэх явдал ялангуяа эндээ тэндээ тийм өвчтөй хүн байж гэдэг нь энэ өвчин тэрнээс болсон гэж хэлэх магадлал их байдаг. Энэ нь бол мэдлэгийн үг байгаа. Тэгэхээр мэдлэгийн үг гэдэг болохоор мэрэгэн ухааны үгтэй бас их холдог байгаа хүмүүс. Мэрэгэн ухааны үг голцоо энэ өвчин ингүүл идэврэн гэж хэлж ивэл мэрэгэн ухааны үг байдаг. Одоо нэг онцгой гоё уран сайхан ярихыг мэдлэгийн үг гэж хүмүүс боддог бол тийм бол биш. Мэдлэгийн үг гэдэг бэлэг авьяасын жишээлбэл Иесус яаж хэрэгжиж ирсний талаар хэлж өгье л да. Матай 21:2-3 Тэд Иерусалимд дөхөж чидэн уулын бэлдэг Битрафад ирээд Битвакт ирээд Иесус хоёр шаваар ингэж хэлээ тэдэнд эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр дараа уяатаа илжиг дудрантай байгааг олно. Тэднийг тайлаад надад авчир. Тэр хин нэгэн та нарт юм хэлвэл энэ эд нар эзэнд хэрэгтэй гэж хэлээрэ гэж. Тэгвэл тэднийг даруй явуулнаа гэв. Тэр юу гэсэн үг юм бэ гэхээр энэ дээр юу гарч ирнэ гэхээр маш тодорхой нарийн зааврыг өгч байгаа. Тэгээ энэ болохоор яг одоо тийм prophecy буюу иш үзүүлэг бол гэхээсээ илүү яг мэдлэг үг орж ирж байгаа. Дараа нь одоо Лук 22:8-13 дээр Иесус Петр Иохан нарыг илгээн явж бидний зооглох алгасал баярын зоогийг бэлтгэв. Тэд түнд биднэр хаана бэлдүүлэхийг та хүсч байна гэхээр харахтун та нарыг хот руу ороход варта ус авч яваа хүн таарлана. Иш үзүүлэг нь мэдлэгүүгээр хамт явж байгаа байхгүй. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нарт гэрийн эзэнд багш маань шав нартайгаа алгасал баярын зоог барих очны өрөө хаана байна вэ гэж хэлүүлэх байна гэж хэлээрээ. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлэн тэнд бидэн зоог бэлтгэжээ. Тэд явж түүнийг алзар бүгдийг олж алгасал баярын зоогийг бэлдэв. Жишээлбэл одоо Иохны 9:2 дээр төлөхөөс авах хүмүүс байгаа. Шавнар түүнээс раба хин нүгэл үлцээс энэ цонхоор төрсөн юм бэ гэж асууж байгаа. Энэ нь өөрөө юу эцэг гэх нү гэсэн чинь Есүс энэ эцэг хинч нүгэл эцэг нь ч өөрөө ч гэсэн эцэг нь ч нүгэл үлцээс болоогүй маа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хаанаас өмнөөс болж гинөө гэдгийг одоо хэлдэг нь энэ бол жишээлбэл яг сүнс ялгах чадвар байгаа. Энд одоо нүглээс болоогүй одоо сүнсээс болсон гэдэг нь тийм юмас болсон мэ гэж хэлж байгаа байхгүй. Удмын анаалаас болж байгаа юм уу ааваас нь болсон мө гэж асууж байгаа байхгүй. Энд үг гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо нэг жишээ хэлж өгье л доо. Мэдлэгийн үг одоо тухайн хүнд хин нэгэнд орж ирдэг л те. Сарамжгүй байдлаар нэг за энийг ингэж хэлэх ёстой юм байна гэдэг юм уу орж ирэх тохиолдол байдаг. Одоо жишээлбэл ялангуяа ингээд хамт залбирж байгаа үед одоо энэ хүн энэ дотор одоо хоолой нүдж байгаа хүн байна гэдэг юм уу те. Энэ зүйл хөл хагцал өвдсөн хүн байна. Энийг залбирах хэрэгтэй байна гэдэг юм уу. Гинт гэж орж ирдэг байгаа. Тийм ялангуяа залбирал дээр их орж ирдэг байгаа. Тэгээд тэрийг яг залбирах үе тэрний яхаа бэлдэг. Тэгээд тийм мэдлэгийн үг орж ирж байгаа бол тэр дараа залбирах хэрэгтэй тэр хүн тухайн залбирах үед бол шууд эдгэрдэг байгаа. Бас мэдлэгийн үг орж ирсэн үед. Тэгэхээр мэдлэгийн үг орж ирсэн үед яаж залбирах ч юм уу тэр нь бас ардаас нь дагалтаж орж ирдэг ба. Тэгээд мэдлэгийн үг гэдэг бэлэг авьяас орж ирэх үед одоо бардам загнаж бол болохгүй нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь заавал болж өгөх хэлэх ёстой. Нөгөө хүн яаж чухал юу гэж бодчих бол гэж битээ хараад надад ийм үг орж ирж байна. Ариунсаар дамжуулаад одоо энэ зөв буруу танаа шалгаад үзэрэй гэж бүрхий асууж байгаад хэлүүлэх зүгээр. Ер нь ариун сүнсээр дамжуулсан юм бол дандаа зөв байдгүй байдаг. Гэхдээ нөгөө хүнийг эвгүй байдалд оруулахгүй үднээс
ингэж орж иж байна гэж эвтэйхэн асуувал бол зүйтэй байдаг. Тэгээд мэдлэгийн үг бол галзуу констент зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа, эдгээр чөлөөлт хийж байгаа хүмүүст бол маш их орж ирдэг. Иш үзүүлгийн бэлэг авьяастай хүмүүст маш их орж ирдэг байгаа. Тэгээд ер нь бол аяндаа мэдлэгийн үг иш үзүүлэх хоёрыг ялгаж болно. Иш үзүүлэг бол голцоо иш үзүүлэг хэцүүхэн орж ирдэг цагаадлах юм бол одоо тухайн хүн дээр харин мэдлэгийн үг ч юм уу тэр нь илүү их орж ирдэг байна. Мэдлэгийн үг гэдэг бэлэг авьяас маш их хэрэглэгддэг, ялангуяа эдгээр чөлөөлтөн дээр. Тийм учраас маш их хэрэглэгддэг бэлэг авьяас учраас зөв сайн хэрэглэж сурахын тулд та бүхэн бас гэртээ дадлага хийгээрэй. Гэрийнхэн дээрээ дадлага хийн. Хам залбирж байгаа хүмүүстэй дадлага таныг доо шүүхгүй хүмүүстэй залбираад ингээд өөртөө итгэлтэй юм Ерөнхийдөөсөнд зөв сонсож байгаадаа итгэл их чухал байгаа. Тэрээс биш одоо өөртөө гэхээсөлөө ариун сүнс нь мэдээж итгэн. Гэхдээ тэр сүнсийг дуу хоолойг зөв дамжуулж чадж гин үү, ойлгож чадж гин үү гэдэг явдал маш чухал шүү. Тэгээд илчлэлтэй сүнстэй бас давхар ажиллах магадлал байдаг. Илчлэлтэй сүнс бол тухайн биеийн дээр илүү мэдэрдэг байгаа. За энэ тийм өвдөж гин тэр өвдөж гин. Мэдлэгийн үг бол ямар ч тийм биеийн дээр мэдрэхгүйгээр шууд аманд одоо үг орж ирдэг ба. Шууд мэдрэгддэг байгаа. Тэгэхээр бас ялгаатай. Тэгэхээр мэдлэгийн үг гэдэг бэлэг авьяас бол онцгой чухал бэлэг авьяасуудаар нэг та бүхэн бас надад энэ бэлэг авьяас өгөөч гэж бас онцгойлон гуйж бас болно шүү. Тэгээ та бүхэнд баярлалаа.